Даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын тухай хууль зааснаар чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хэрээр байгуулсан төрийн болон хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагаас сонгон үйлчлүүлнэ. Мөн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлөвлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас мэдээлэл авах эрхтэй. Даатгуулагч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа төлбөрөө өөрөө төлсөн баримтыг тухайн байгууллагаас гаргуулах эрхтэй бөгөөд тусламж үйлчилгээний чанар, зардлын төлбөр, хөнгөлөлт болон төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бүртгэл, авсан тусламж үйлчилгээний мэдээлэл хяналт тавих эрхтэй. Даатгуулагчдаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хууль зааснаар төлөх үүрэгтэй. Тусламж үйлчилгээ авсан даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 1-р тогтоолын дагуу иргэний өөрөө хариуцсан төлөх хамтын төлбөрийг төлөх үүрэгтэй. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцсан төлдөг иргэд хамтын төлбөрөөс чөлөөлөгдөх боловч түнх, өвдөгний үе, болор соёлуулах мэс засал, ПЭТ компьютер томограф онцлогоо хийлгэсэн тохиолдолд хамтын төлбөрийг иргэн өөрөө хариуцсан төлнө.